Эртээ урдын цагт нэгэн жижигхэн тосгонд хүн бүр нь аз жаргалтай аж төрөн амьдардаг байжээ. Сэрээрээ. Басаа чи ааваа. Би хичээлээс хоцорлоо штэ. Би өөрөө. Гүгрээ. Гүгрээ минь хоцорлоо. Аав намжин гэсэн амжилт байгаа сте. Хүүхд тосох гэдэг. Тэрийг гүгрээ. Гүгрээтэй. Баястай. Зэрлээ минь гүгрээ. Гүгрээ минь. Яг үнэ би ганц би аав юм байна. Би бас ганц би аав штэ. Охин маань ордоо ичигээ санаад ах шиг байна. Ман чи өөр надад жоох шантарчих гал шүү. Би харин гинтийн бэлгээрэй гэж бодоод. Биш юм аацнаа гэж хэлсэн шүү дээ. Бид нар чинь эцэг хүмүүс гэж чи хэлсэн биз дээ. Йоо салгасан. Би мэднэ би цагтаа хүн. Чи тэгээ хүн мэддэг байдлаа найзыгаа 3 хоног саадуулах байран байлгад юм чи. Дууч. Жаргалаа хөгөл явсан шиг чи хариуцлага өгөх хэрэгтэй. Тогтол мэчихий бэлгүүт. Энэ одоо юунд хотлооч үжиглээд байна. Чи тэгээд инхийн цагаан тагтаа юм уу? Гайгүй дээ. Гэр бүлийн хайрын төсөөсөө гэсэндээ л юм бэ. Бас хөөрх юм. Энэ чи миний тус манай хүү таардгуумаа. Чи ойлгохгүй л дээ. Манус уулчин. Хартай шүү. Би чамайг юу ч хийжсэн, хааж байсан, хинтэж байсан гэсэн үг чамайг үргэлж харил. Чин залуунаас санагдаа сайхан биш аа.